Сайн уу, манай гэрт тавтай морил. За, манай гэр саяхан засвар хийсэн байгаа. Тэгээд яг одоогоор тогтчлтын ажил дээр явж байгаа. Ерөнхийдөө манай том өрөөний ингээд сулгуу хийж байгаа тийм гой өнгө нэмж байгаа 100 хэсэг бол энэ зураг байгаа. Энэ зураг болохоор их утга учиртай. 2 морь байгаа. Энэ болохоор одоо бүр бит хоёрыг гэлтгсэн. Цаана нар дэм 5 мод байгаа. Манай гэр бүл ингээд 5 гишүүнтэй. Батчингээ зураачийн ийм уран бүтээл байгаа. Би өөрөө нөгөө интерест айгу сонирхолтой. Тэгээд гэрээ нэг ингэжүүл. Тэгээд энийгээ ингээд үржилжүүлгээл санаа гаргаад ер нь дандаа миний санаа ингээд нэцагдаад идэг байхгүй юу? Баяраа яах юм бэ? Тэгээд сая нилээн одоо ятгуулж зөвшөөрсөн. Тэгээд засвараа хийсэн байгаа. Одоо бид хоёр нэг гэрт ороод хамт амьдраад би болохоор ерөнхийдөө хоолыг айгу дуртай. Тэгээд нэг гэрийн ийм одоо гоё гэрийг эмх цэгцтэй байлгах, органайз хийх яг гэрийн тэр ажилд бас айгу дуртай. Баяраагийн хувьд болохоор баяраа яг хоол хийж чаддаггүй. Ер нь бол нэг за яг будаатай урах ч юм уу нэг ганц нэг хоол хийдэг. Тэгээ хоол хийх нь айгу тийм ховор байсан анх. Одоо болохоор эсэргээр баяраа амар хоол хийх дуртай болсон. Одоо ингээ өглөөний цай бэлдэх ч юм уу одоо яг би ийм шинэ хоол сурчлаа гэдээ баяраа хоол их аягүй дуртай болсон. Будаатай урга. Ер нь баяраагийн хамгийн дуртай болсон зүгээр будаа мах байхгүй юу? Нэг юм илүү дутуу манайг юм янз бүрийн нарийнаа ерөөсө хэрэглэдэггүй. Зүгээр яг будаа мах байхад өдөр болгон бараг идсэн ч чаддаг тийм болно. Будаатай хуурга биш тэрийг арай жоохон одоо нөгөө гоё арай нэг жоохон юм болгоо гуляш хийдэм үү гэж бодож байна тий. За манай галтгоо одоогоор бас яг засварынхаа нөгөө тавилга өөрчлөх захиалга өгсөн төлөөлгөнд байгаа. Буч нараа байгаа гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бас л одоо нөгөө гэрийнхаа интересттэй баригдаад юм сулгуу минимал загварын галтай байгаа. За тэгэхээр хүрээснараа гуляша хий. Яг гуляш хүмүүсийн зураг хийдэг. Би болохоор айс болох бага орцтой. Би амталчин жоохон бага. Ерөнхийдөө нэг юм зөөлөн тиймэрхүү гуляш шийдэг. Манай гэр ер нь бол баяртай анх танилцаад би сонгоо иддэг байхгүй. Тэс чи баяраа сонгоо иддэг. Тэгээ манай гэр бүл төр чигээр сонгоо иддэг. Гэхдээ хоолндоо яалтчгүй амт оруулахын тулд сонгоо ингэж хуурж хийчээд тэгээ яг идэхдээ ялгаа идчихдэг бүгдээ. За өнөөдөр будаанда энэ вонжуу гэдэг энэ солонгос саан будааг ашиглаж хоолоо хийж үзье. За будаа маань тэгээд энэ вакуум савлгаатай юм байна. Тэгээ вонжуу будааны ширхэг нь бас аюу гоё юм байна. Одоо юу гэх юм бүтэн гэх юм уу тий? Ширхэг нь аюу гоё ширхэгтэй будаа байна. За будаа маань агшсан байна. Будаага яаж үзье. Ямар гоё. Яг нэг юм нялцгай биш. Ийм агшуул аймаг гоё санагддаг. Хитрхи хатуу биш, нялцгангаа биш, юм зөөлөн. За одоо бүгд хоолоо тавуулъя. За, нийсэн гуляш юм боллоо. Гуанзанд гардаг стилээр хэлээ. Одоо амсаад үзье. Будаанаас эхлээд амсаад үзье. Гоё байна уу? Ямар гоё одоо юу юм. Ширхгээрээ салдаг. Нэг нэгээрээ.
За жоохон баха. Гоёсэн байна.